комеди хийн гэдэг бол бас ингээд миний бас хийх гэж төрсөн нэг одоо зүйл юм шиг байна лээ ингээд хараад тахт ингээд хамгийн гол нь ингээд зарим өдөр ингээд амар гоё юм бүр ингээд заал тэр чигээр ингээд бүр ингээд фул ингээд амар энийгээл алгадах шаал те. Тэр яг ингээд мэдрэмжүүдийг авах ингээд амар кайфтай тэрийгээр баг ингээд заримдаа цэнэглэгдээд ингээд амар гоё ингээд ямар ч тийм асуудалтай байсан ч гэсэн те санхүүгийн асуудал ирэх хүнд одоо юм Монгол хүнд бол залуучууд их байна шүү дээ те. Тэгэл тэрийгэ мартаал гараа явж байгаа юм чи ингээд хүн инээлгч юм бол тэгэл маргаашин санана л да. Сан тасар энэ газрын энерги бол ингээд сайн гоё. Магадгүй ингээд дэлхийн сүрээд тийм энергийн хэмжилт хийдэг хайр гаргахын ирээд хэмчих юм бол яг энэ сан тасрын хөрснөөс бол нэлээд тийм цацраг идэвхтэй тийм энергиуд бол шингэж үлдэх байх гэж би бодож байна. Энэ газар олон жил ингэж те магадгүй 100 200 жил хүн энийх юм бол энерги шингэнэ гэж би бодож байна. Stand up гэдэг нэртэй урлаг ягаад нь шүү дээ Монгол бас нэг аюу гоё тохироод гоё ингэж хөрсөнд нь одоо Монголын хөрсөнд ингэ суучлаа гоё ургаж байна, цэцгэлж байна, олон төрлийн навчнууд гарч ирж байна. Тэгээ бас зарим нэг шарилжнуутч байна. Ирээдүйд бас олон сайхан комедианууд гарч ирэх байх гэж бодож байна. Манай Бата захирал бит хоёрын харилцаа айгу тааламжтай айгу гоё харилцаа байдаг. Манай захирал айгу мундаг хүн байдаг ингээд хүн хүнд тохируулж ярьцдаг гэж байна. Сайхан бас болсон чинь айгу гоё байд юм байна ингээд өөртөө адилхан нэг жижиг юм гараад ирээл те. Тэгэл ингээл өдрө алган өсч томрохыг нь хараад хажууд нь байгаал. Тэгэл яг харах тоолонд инээд хүрээл айгу гоё байна. Тэгээд бас сайхан их нэртэй болсон сүүлийн одоо 3 жил комедитэй холбогдож ирснээс хойш миний амьдрал бас ингээд тэгээ дан ганц комедигоорч биш ингээд давхар их гоё хөгжиж явж байна.